Барилга байгууламжийн дац чанар эдлэгийг тодорхойлох үндсэн материал нь бетон байдаг. Бетон бол дэлхийн нийгэм эдийн засаг ба цаг үеийн хөгжлийг тодорхойлогч маш эртний түүхтэй цаг ямагт хөгжин шинжлэгдэж байдаг чулуулаг материал юм. 19-р зууны дунд үе буюу 1824 онд хөндөрлөгдсөн Portland цемент гэж нэрлэгдсэн усанд тэсвэртэй, бат бэх чанартай шинэ барьцаалдах материалыг олж нээж байсан түүхтэй. Энэ нь орчин үеийн барилгын материал, бетоны технологийн хөгжилд хүрэх нэн тустай үйл явдал болсон юм. Бетоны найрлагад эрдэс ба органик барьцаалдах материал том жижиг ширхэлэлтэй дүүргэгч, ус, химийн нэмэлт орно. Найрлагуудыг холиод, өгөгдсөн хэв хашлаханд цутгаж нэгтрүүлээд, тогтоосон технологиор бэхжүүлж гарган авдаг бөгөөд өндөр бат бэхтэй зохиомол чулуу материал болж бетон үүснэ. Хэрвээ бетон зурмаг гэх материал үүсээгүй байсан бол бидний амьдарч байгаа барилга байгууламж өдөр бүр алхаж байгаа зам талбай зэрэг байхгүй байх байсан болов уу? Иймдээч энэ удаагийн үнийг хэрхэн хийдгээ нэвтрүүлгийн дугаар барилга бүтээн байгуулалтын нэгэн чухал материал болох бетон зурмгийг хэрхэн үйлдвэрлэдгийг Plus Supply Engineering компанийн үйл ажиллагаан дээр тулгуурлан тайлбарлах болно. Бетон зурмгийг хэрхэн хийдэг вэ? Бетоныг ангилахдаа зориулалт, дундаж нэгт, барьцаалдах материалын төрөл, дүүргэгчин ширхэглэл, дотоод бүтэц зэрэг олон хүчин зүйлүүдийг үндэслэнэ. Бетон зурмгийн холцонд 5-аас 10 мм болон 10-аас 20 мм-ийн дайраг, элс, үнс, цемент, усны орц багасгагч болон уян налархайжуулах химийн нэмэлт орно. Бетон зурмгийн захиалга хүлээн авахдаа бетоны анги, маркаас гадна хэрэглэх талбай, бэхжүүлэх орчинг наривчлан судлах шаардлагатай. Мөн цутгалт хийх арга, бетон зурмгийг юунд хэрэглэх зэргийг судалсан байх ёстой. Тэдгээрээс хамаарч бетон зурмгийн орцын хэмжээ өөр байдаг байна. Бетоны дотоод бүтцийг нэгтрүүлэх, цементийн орцыг багасгах, бат бэхийг сайжруулах, хүйтэнд тэсвэртэй болгох гэх мэт удаан хугацааны найдвартай эдлэгээний шаардлага хангахын тулд нэмэлтийг зайлшгүй хэрэглэдэг. Бетон зурмгийн найрлага. Бетон үйлдвэрлэлийн хамгийн ихний алхам нь бетон хийхэд ордог түүхийн эд материал хүлээн авах процесс байдаг. Түүхийн эд материалыг хүлээн авахдаа түүний чанарын гэрчилгээ болон бусад баримт бичигт заасан хэсгийн дугаар, хэмжээ, чанарын үзүүлэлтүүд тохирж байгаа эсхийг гадна байдлаар болон лабораторид шалгадаг. Шаардлага хангаж байна гэж үзсэн тохиолдолд түүхийн эдүүдийг хүлээж авна. Барилгын чанар бетоны чанараас хамаардаг байхад бетоны чанар нь түүхийн эд материал стандартын шаардлага хангасан байгаа эсхээс мөн хамаарна. Түүхийн эдийн нэг хэсэг болох барьцаалдуулагч материал буюу цементийг силос гэж нэрлэдэг зориулалтын саванд хадгална. Ийхүү зориулалтын саванд хадгалах нь нар салхинаас болон бороо чийгнээс хамгаалах үүрэгтэй. Хэрвээ цемент, үнс зэрэг нь чийг авсан тохиолдолд хатуурч ашиглах боломжгүй болдог. Дүүргэгч материалыг бэлдсэн ил талбайд ширхэглэл, төрлөөр нь ангилан овоолго буюу нуруулдаж хадгалдаг. Харин нэмэлт бодисуудыг стандартад нийцсэн нөхцөлд хадгалах ёстой байдаг байна. Бетоны найрлагыг лабораторийн болон үйлдвэрлэлт гэсэн хоёр аргаар тогтооно. Захиалагчийн шаардлага, хэрэглэж байгаа түүхийн эдийн шин чанартай уялдуулан бетоны орцыг зохистой харьцаагаар тогтооно. Энэхүү тооцоог лабораторийн туршилтаар баталгаажуулан анги, марк тус бүрээр гаргаж батлан мөрдүүлнэ. Хэрвээ түүхийн эд болон нэмэлт материалын шин чанар өөрчлөгдсөн тохиолдолд орц найрлагыг заавал дахин хянан баталгаажуулна. Түүхийн эдүүдийг тугнуур буюу дозатор гэх зориулалтын хэмжих хэрэгслээр хэмждэг. Хэмжих хэрэгслийн үнэн зөв ажиллагааг тогтмол оператор хянаж байхаас гадна жилд нэгээс цөөнгүй удаа стандартчлал хэмжилзэн газраар шалгуулж баталгаажуулна. Бетон зурагчийн хүчин чадал, нэг удаа зурах бетон зурмгийн шаардлагатай хэмжээ, дүүргэгч материалын хэмжээ болон тухайн материалын чиглэг зэрэгээс хамаарч түүхийн эд бүрийн орцыг тооцоолон гаргана.
Бетон зурхын өмнөх процесс. Бетон зурмаг зурж эхлэхийн өмнө бүх тоног төхөөрөмжийн бэлэн байдал болон аюулгүй байдлыг хангасан байна. Бетон зурмагийн үйлдвэр нь компьютер удирдлагатай, технологи нь бүрэн автомат байдаг. Бетоны холцод болох элс дайрах зэргийг багтаасан том хэмжээтэй сав байх ба үүнийг зарцуулалтын бункер гэж нэрлэнэ. Үүний хаалтыг нээх, хаах, орцын жинг тохируулахаас эхлээд зөөрөх бүх үйл явц нь пультнээс автоматар удирдагдана. Энэхүү процессыг мэрэгжлийн үнэмлэх зэрэгтэй тоног төхөөрөмжийн оператор хариуцаж хянаж ажилладаг. Мөн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд технологич, инженер хяналт тавьдаг байна. Төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн шалгаж дууссаны дараа элс дайргыг задгай агуулгаас дугуйт ачигчаар зөөвөрлөж бункерт хийнэ. Бункер нь 36 м3 багтаамжтай 3 тасалгаатай байна. Бункерээс доош тугнуур буюу хэмжигч савнд орж өгөгдсөн орцын дагуу ачаалагдана. Үүний дараагаар конвейер буюу хэвтэ тууцан дамжуулагчаар бункерт зөөвөрлөгдөн зуурагч руу 2 м3 хүртэлх хэмжээтэйгээр орно. Элс дайраг зуурагч руу хийгдсэний дараа ус болон нэмэлт материалуудыг насосоор шахаж хэмжих савнд өгч тугнах буюу жинлэнэ. Цементийг хэмжих савнаас шнек буюу дамжуулах хоолоогоор завсрын бункерт жинлэж холигч тогоонд дамжуулна. Автомат төхөөрөмжөөс өгөгдсөн мэдээллийн дагуу бетон зурмгийг 45-аас 60 секунд зуурна. Гэхдээ хуурай нэмэлт болон фибер буюу бетоныг хагарлаас хамгаалах хялгасан нэмэлтийн задарлаас хамаарч бетон зурмгийг зуурах хугацааг өөр өөр байхаар тохируулж болно. Бетон зурах процесс. Мөн бетон зурмаг гарах бүрт зуурсан зурмагаас дээж авч бетоны температур, хөдөлгөөнд чанар, агаар агуулгал зэргийг үзэж бетоны бат бэхийг тодорхойлох дээжийг бэлтгэх стандартын дагуу 12 ширхэг сорьц бэлтнэ. Бэлтгэсэн дээжийг стандартад зааснаар 3, 7 ба 28 хоногийн шахалтын бат бэхийг тодорхойлж тухайн ангид хүрч байгааг шалгана. Бетоны анги гэдэг нь тухайн бетон зурмгийн бат бэхийг тодорхойлох шалгах хэмжүүр бөгөөд сорьц, шоонуудын шахалтын бат бэхийн дунджийг илэрхийлсэн үзүүлэлт юм. Хяналтын дээж гэдэг нь 3 ширхэг илүү авч хөндлөнгийн идэвхжлэгдсэн лабораторид шалгуулдаг. Үйлдвэрээс гарч байгаа бетон зурмаг бүр дээр туршилт шинжилгээг заавал хийдэг. Бэлэн болсон бетон зурмагт 2 удаагийн туршилт шинжилгээг хийн. Энэхүү туршилт нь үйлдвэр дээр шууд хийгдэх ба дараагийн туршилт захиалагчийн ажлын талбайд хийгдэнэ. Эхний туршилтыг хийхдээ 50 м3 тутамд 1 удаа гэсэн давтамжтайгаар шахалтын бат бэхийг үнэлэх туршилтын дээжийг авна. Туршилтын үр дүн бүрийг талбайн тайлангийн хуудсанд тэмдэглэдэг. Тээвэрлэлт. Зурагчийн хаалтыг онгойлгож бэлэн болсон зурмгийг конус хэлбэрийн цоргоор 1.5 м-ийн өндрөөс тээврийн хэрэгсэлд юулна. Бэлэн болсон бетон зурмгийг зориулалтын авт хэрэгсэл болох миксерээр тээвэрлэдэг. Тээвэрлэх явцдаа зурмгийг хольж явах шаардлагатай байдаг. Энэ нь зурмгийг гадна орчноос бүрэн тусгаарлан хамгаалж алдагдaltaгүй байлгах, мөн тээвэрлэлтийн явцад суулт, үхлэлт үүсгэхгүй, зурмгийн найрлагад өөрчлөлт оруулахгүй байх зориулалттай. Бетон зурмгийг тээвэрлэх хугацаа нь 2 цагаас илүүгүй байх шаардлагатай. Хэрвээ тээвэрлэх хугацаа хэтэрсэн тохиолдолд бетон зурмгийн шин чанарт өөрчлөлт орж бат бэхийн чанар буурдаг байна. Талбайн туршилт. Бетон зурмгийг тээвэрлэн ирсний дараа 2 дахь туршилт буюу талбайн туршилт шинжилгээг хийж гүйцэтгэнэ.
Захиалагч нь бэлэн бүтээгдэхүүн болох бетон зурмгийг стандартуудын дагуу шалгаж хүлээж авна. Туршилтыг хийхдээ бетоны хөдөлгөөнд чанар, бетоны температур, орчны температур зэргийг үзэхээс гадна захиалагч агаарын агуулмж бүхий бетон захиалсан үед агаарын агуулмжийг тодорхойлох туршилтыг хийж гүйцэтгэнэ. Хэрвээ үйлдвэрээс зуурсан бетон зурмаг үйлдвэр дээр туршилт хийх явцад төлөвлөсөн үзүүлэлтэнд хүрээгүй тохиолдолд үйлдвэр дээр нэмэлт нэмж шаардлагад нийцүүлэх боломжтой. Хэрэглэгчийн захиалгад тусгагдсан бетон зурмгийн болон бетоны шин чанарын үзүүлэлтийг тодорхойлж, үр дүнг чанарын гэрчлэгээнд бичиж өгнө. Ингэснээр бетон зурмаг үйлдвэрээс хүргэгдэн захиалагч хүлээн авснаар энэхүү үйл ажиллагаа дуусч, тухайн зурмгийг зориулалтын хүрээнд ашиглахад бэлэн болж байна гэсэн үг юм. Бетон зурмгийг хэрхэн хийдэг вэ? Энэ удаагийн үүнийг хэрхэн хийдэг вэ нэвтрүүлгээр барилга бүтээн байгуулалтын нэгэн чухал нэгэн эд ёс болох бетон зурмгийг хэрхэн үйлдвэрлэдгийг та бүхэнд тайлбарлан хүргэлээ. Бидний хүрээлэн буй өндөр гоёмсог барилгууд өдөр бүр зорчих зам талбайн үндэс суурь болсон бетон зурмгийг ийхүү үйлдвэрлэдэг байх нь. Үндэсний үйлдвэрлэл улам илүү хөгжин дээшлэх болтугай гэсэн ерөөлөөр энэхүү нэвтрүүлгээ өндөрлөе.